Уучлаа сууж юм. Согыг данж оруулсангүй. If you lie down, you're gonna get a better picture. There you go. See? So this is the baby's head, little feet, and there's jumping in there. Hi, Mom, I'm here. Don't worry, Mom, I'm okay. All right? So see, there's your baby. Thank you. Let's see if we can. Би гоё зармаг идмэр санагтаад. Яасан. Хүүсийг идчихээ. Хайшаа удаа. Машин руу явчихлаа. Хоёлаа охиндоо ямар нэр өгөх вэ? Охин юм уу? Ее. Чи хүү гэдээс юм биш үү? Би охин гэж хэлээ. Ой, за одоо хэдий хөдлөө яриад. Охин юм арай. Би яг чааг мэдсэн дээ. Ихгүй нуугаад байна. Охин юм уу? Ямар хөөх юм бэ? Yes. Хөөх. Айё. Тэр хоёлын чинь том охин болсон. So happy. Baby. Хэнтэй. Сая бичлэгээ үзээд үйлцээд байна. Юу. Болох мэдрэмж гоё юм аа. Яг төрөл цээжиндээ наахаар ёо бүр нийл хайр мэдрэх юм шиг. Миний ус ямар юм? Нэр шин усан цэцэлтэй болсон байгаа. Шинэ усны цэцэлт шинэ хүн гэж ярьдаг те. Би шинэ хүн Яаж болчихсон. гэж ярьдаг? Мас яаж ирсэ? Шин усны цэцэлт шин хүн гэж ярьдаг те. Охиноо эхлүүлдэг байдлаар ярих юм уу? За what's going on? За сайн байцгаана уу үзэгчтэй. Шинэхэн аав ээжүүд мэндэлж байна. Мэндэлж байна. Мэдчилж байна. Төрсөн юм байна. Өнөөдөр юу ярих талаар чи мэдчихэж байгаа юу? Мэдхгүй. Тэгээ шинэхэн аав ээж болоод юу сурсан, мэдсэн тэр бүхнийг л ярина шүү дээ. За. Тийм би тийм ингээ бүр тэмдэглээд тавьсан. Яа тэгвэл би хариуцлагатай авчихсан. За. Би ингэж бодсон заяа. Би чамаас хэд хэдэн асуулт тэгээд иймэрхүү юмны талаар ярих хоёлаа гэд ингээ хэлнэ. Тэгээд чамд бас ингээд ярмаар байгаа юм байвал чи нэмээд ингээ ярьж болно заяа. За. За бид хоёр ерөөхдөө бас нэг яг тогтсон газар очиаг байгаа болохоор ийм жижигхэн авсарх юмнуудаар дандаа ер нь бол юмуд хайж байгаа. Тэгээ манай жижигхэн мод жижигхэн жагсаг хөргөн байгаа юм. Тэмсаагаар бас явцсан байна. Бид хоёр нэг иймэрхүү байдалтай 2020 он огтж байна. Та ер нь хоёулаа шал нойрмог. Та согоогоос хэрэг та нэг шампасагаас буудуулах байх. Энэ жил бол тийм амар нүсэр тэмдэглэсэнгүй. Гэхдээ мэдээж маш гоё жил болж өнгөрч байгаа. За. So happy new year. За шампанское заллах уу? За тэгээ. Одоо яг 12 болж байна. Зэ хүчтэй дуурах тусам сайн гэдэг дээ. Йой. Зэн охины толгой нь. За шинэ амар гоё дуураллаа шүү. Зэ. Энэ жил гоё ах нэ, эх жил гоё ах нэ. Би охиноо барьж байгаа болохоор. За энэ чи
солиуд молиуд буудуулаад Хүмүүс тэнд зүгээр. 2021 онд бүгд Аз жаргалтай сайхан байгаарай. За 2021 онд бүгдээрийнхэн хүссэн бүхэн биелэг болтугай. Тэгээд манай гэр бүл өнөр гэр бүл болсон байгаа энэ жил. Тэгээд энэ жилдээ бас эрүүл аз жаргалтай байна гэж та өөрсдийнхээ гэр. Та. За. Cheers. Хэцүү их болно гэдэг болохоор угаасаа маш их хариуцлага байгаа. Тэгээд гэрт угаасаа нэг шинэ хүн нэмэгдээд тэгээд шинэ хүн маань болохоор юугаач мэдэхгүй тэгэл өөрийгөө унтуулж ч мэдэхгүй, хэрхэрч ч мэдэхгүй, унгач ч мэдэхгүй. Ганц мэддэг юм нь эдэн. Тэгээд эдэн унтна баан шин. Тэрнээс өөр юу ч мэдэхгүй те. Тэгээд тэр хүнд бүх юм ингээд одоо зааж өгдөг юм байлээ л те. Багаар. Тэгэл одоо яаж хэрхрүүлэх үү те. Чи өөрөө баах төрөд унгаж мэддэггүй юм байлээ шүү дээ. Тэгээ унгаж мэддэггүй болохоор гэжснийхаа хийг гаргаж чадахгүй. Тэгээ гэжснийхаа хийтэй болохоор хүүхд чинь шүн унтаж чадахгүй, байнгын гэжсэн өвдөн те. Тэгэхээр хөлийн массажлж агаад гэц рүү ингээд хөлийн ингээд шахаж унгуулах ч юм уу те. Доош нь харуулж байлгах юм уу. Тэгэхээр хүүхд унгаад арай гайгүй болдог тийм юм бас сурж авсан. Миний ариу сурч авсан. Тэг өнөөдрийн влогоороо бит хоёр ямар их гоё хайр мэдэрсэн те тэр гоё бүх юма та нартайгаа суулцахаас гадна бас гоё зөвлөгөөнүүд өгье гэж бодсон. Яагаад тэгэхээр бит хоёр шинэхэн эцэг эхчүүд учраас мэдхгүй юм айгүй их байсан. Ер нь эцэг эх болгонд янз бүрийн асуудал болгарт юм билээ. Зарим хүмүүс болохоор коликтэй гэдэг шүн унтахгүй ингээл бүр байнга үйлдэг гэж сонссон. Колик гэж юу юм? Колик гэдэг нь одоо гидсэн нас дүүрээ тийм дүүрэл идэм шиг. Тэгээд манай охин болохоор reflux гэдэг юмтай юм шиг үлээ. Ингээд хоол ингээ буцаа гараад ирдэг, сүүн ингээ гараад идэг. Тэнгүүд бас ингээ цээж нь хорсоод ч юм уу ингээ асуудчихад дгүй. Тэгээ эхний 1 сарын бит хоёрт яг тулгарсан асуудал юу гэхээр зэрэг дан хөхөрөө бит хоёр явуулах гээд эхлээд мэдээж 7 хоног формулатай явуулсан тий. Тэгээд дараа нь нөгөө нэг ер нь хий сүгээр дагнуул угаасаа сайн гээд тэгээд тасралтгүй хөхүүлээ дахар сүү ордог гээд дан хөхөрөө явуулах гээд ер нь формулаг нь хөхөө болцсон байхгүй. Тэгээд яг 10 хоногоос нь эхлээл болцсон. Тэгсэн чинь манай охин хөхөхдөө бүр нэг цагчингаал хөөдөөс аахгүй юу. Бүр айгүй удаан сууж өгдөг. Гисэрнэл гэл идэг байсан. Тэг өөр хэмтэн тэгэхээр гайхаад энэ одоо бүр хитрхи хидээд ийн гэдээ бараг хөхгүй байгаад исэн чинь яг нэг 21 оныхон үзлэгэн дээр нь очсон чинь манай охин нэг их чинь нэмээгүй байсан. Тэгээ ер нь бол хүүхэд өдөрт 30 г нэмэх хэрэгтэй байдаг гинэ. Тэгээ Америкоор болохоор зэрэг өдөрт 1 паунд 1 лб нэмэх хэрэгтэй юм билээ. Тэгсэн чинь манай охин болохоор хөрхи 2 паунд нэмсэн. Бүр 21 онсныхан дараа тэгээд битээр санаа зовоо шууд нэмэлт формула өгч хэлсэн. Айгүй олон ялангуяа шинэ эхчүүд хүүхдээ болохоор ингээд дан хөхөөрөө явуулъя гэж аяг хүсдэг. Тэгээд ингээд дан хөхөөрөө явахгүй давхар ингээд нэмэлт ингээд хоол өхөөр ингээд бас жоохон өөртөө гимшиг ч юм уу те би жоохон муу ээж юм даач гэдэг юм. Тиймэрхүү бас юм айгүйх бодогдтiin юм байлээ. Тэр нь надаас айгүй жоохон хүнд туссан. Тэгээд би яг уншсан чинь бас айгүй олон ихчүүд гэдэг юм л. Яа тэгэхээр ялангуяа манай Азийн, ялангуяа Монголын соёлд болохоор уламжлалт болохоор те дан ингээд ихийнхэн сүүгээр л явах хэвээр хий сүү бол супер гэлдэгдэн штэ. Мэдээж их хүн болголт ихийг хүсдэг. Гэхдээ яалтчгүй ингээд сүүн татрахч байдаг юм эсвэл хангалттай сүүгүй үед бол нэмэлт бас ингээд сүү бас хэрэглэх хэрэгтэй юм билээ. Тэгээд тэрэн дээр бас мэдээж ингээ партнер нь бас айгүй хөрхэн дэмжээ дан хөхөөрөө явна гэдээ бас санаа зовох хэрэггүй. Яах ёстой гэдгийг нь одоо би ойлгосон. Дараагийн хүүхэд дээрээ ч гэсэн дөнгөж төрсөн хүүхдэд угаасаа формула өгч байгаа шүү дээ. Угаасаа хангалттай сүү гарахгүй юм чинь тэр үед нь шууд формулагаас нь гарахгүй байжгаад хөхөө саагаад үзэх хэрэгтэй юм билээ. Тэгээд хэдэн аунс, хэдэн миллиграм сүү гарч байгааг харчаад аажмаар хүүхдээ нөгөө нэмэлт сүүнээс нь гаргах хэрэгтэй юм билээ. Одоо л минийх бол нэг 65-аас нэг 90 мг юм бол гардаг. Тэгэхэд манай охин ч одоо бараг 200 мг уух гэдэг. Тэгэхээр ялтчгүй нэмэлтээр бол явж байгаа. Манай охин ч ер нь 200 г мэл охин шүү дээ. 2 шот татаал тас явна шүү дээ. Амир хөөрхөн. Бороо нүсэнд ороогүй шүү. Өнөөдөр манай охины 7 дахь хоног байна. 7 хоногтай. Битээр ийм л сэрцэн хоёр гарсан гэж. Хоёр баг асуултгүй баг 3 хоног. Унтаагүй явж гин. Тэгсэн ч гэсэн тэгэл яах вэ? Хөрхи ад жаргалтай л. Энэ босоод ирээ. Би бүр беби царайтай болсон юм шиг. Манай охин өнөөдөр 10 цаг шөнийн 10 цагаас ахуулаад нэг
30 минутын зайтай сэрэл. Бас арай 30 минут шээ. Цагийн зайтай. Одоо даа нөгөө хөхөөрөө явах гад тэгээд бүр өмнө формула өгöd хийсэн чинь формулагийг болиулсан чинь гүн унтахаа болоод айгу сэргээг болцсон. Тэгээд би одоо байнгын хөхүүлээстэй тэгээд хүлж хахта тасрах гал. Тэгээд тийм л байна да. Тэгэл хөөх юм. Харахаар хайр үрээд байгаа юм чи. Эцэг их болоод 7 он жина. Яа. 7 онц нь. Нахуулж. Сайн ойлгох шүү. Гэс нэг цай уух гад. Эцэг болоход бас л эхний 7 оны чангал байж. Тэр миний одоо ингээ хөхүүлдэг стейшн хөхүүлдэг газар. Гурвалжин юм болоод байгаа шүү. Би охиноо олсон чи савгийн намайг олж. Банштай цааш. Хөөх гонтод юм. Түн би шүүрэн. Өглөг орохгүй юу гэж байна. Би өөрийгөө амар багталсан. Намайг дийдё. Миний битгорын гонт. Яа, рэгдээ. Яа. Мод шийдвэл 16 тийм 17 шүү дээ. Тэгээд 7 хоног татаа байх юм цаа. 7 хоног татаа. Хураад мэдлээ 7 хоног. Нэг хэн 7 хоног болчихсон юм шиг. Нэг хоног дээр битэрээ амьдрах гэж зураг юм байна. Гэхдээ амар хурдан том болчих тий. Нэг хөлбөр. Хит гороо. Манай охин хаанагааг таагаарай. Миний яар жирэмсэн болцсон. Жирэмсэн болцсон юм шиг надад ирж гизээ үсүүлээд байгаа. Үнэ. Шайлаа хажуу ташаар та харъя. Яа тэнийг хартай. Фокснэм. Саяхан манай охин 2 сарын вакцина илгэсэн тий. Тэгээд аав нь цуг орсон байгаа. Вакцин илгээд манай охин ч халуурсан тий. Тэгээ вакцин хэлүүлээд ер нь зарим хүүхдүүд бол зүгээр байдаг гэсэн. Гэхдээ яг манай охин бол яг зүзүүлээд халуураад гидсэн өвдөөд те хоолноосоо гарсан. Тэгээ тэр нь бол ерөнхийдөө бол нэг 2-оос 3 хоног үргэлжилсэн те. Эхлээд ер нь хоолноос гарч хоол идэх дур хүсэл нь багассан. Аппетит нь багассан. Тэгээ яасан бэ гэхлээр эхлээд вакцин хэлгүүлчихэд яг тарингууд л уйлаад тэгээ аргадангууд зүгээр болоод байгаа байхгүй амар хөөрхөн. Тэгээл дахиад тарингууд амар орилол тэгээл аргадангууд зүгээр болоод тэгээ гэртээ ирээд уг нэг эхний нэг 4-5 цаг зүгээр байсан те. Тийм. 4-5. Тэгэхдээ яг эмч нь бас бит хоёрт нөгөө халуурж магадгүй гэд баг жижигхан халууны юм өгөөд явуулсан. Аваараа гэд. Тэр нэг Тайланол эми хүүхдийнх нь л яг одоо туслаар өгд юм лээ. Тэгээд 5-6 цагийн дараа гэртээ ирээд манай охин чи халуурч эхэлж байгаа юм чинь. Гинтхэн сулдаал халуурхлаар ч хүүхд бүр амар сулдчихтэй юм л шүү дээ. Уйлж байгаа ч гэсэн багасцсан тийм гэд. Айгүй гунтаад хоолоо айгүй баг идэт эхэлсэн аахгүй. Тэгээд яг хоолоо баг идэт байгаа болохоор шингэн баг авч байгаа болохоор ихтэйгээрээ санаа зовсон. Тэгээд уушсан чинь тэр бол нормал гээд тэгээд санаа авч байгаа аахгүй. Харин 3-аас дээш юм уу те 7 хоногоос илүү тэх юм бол харин эмчд үзүүлэх хэрэгтэй юм байлээ. Аюултай. За охин бит хоёр имлэг дээр ирсэн байна. Анх удаага бит хоёр имлэг дээр ирж гин. Ээж нь сүүлийн 2 сар дандаа цуг охиноо дагуулж имлэг дээр ирж исэн. Энэ удаад би нэг охиноо дагуулад имлэг дээр ирж үзье гэж шийдээд ирлээ. Охин маань өнөөдөр шарын вакцин хийлгүүлэх байгаа. Зэ. За охин маань одоо 2 сартай болохоор нийтдээ 1 2 3 4 5 6 вакцин хийлгүүлэх нэ. За дээрээ бүгдийг хийлгүүлэх юм байна. Мөөл аймаа болсон одоо. За бит хоёр вакцина хийлгүүлсэн. Сая манай охин тэгтээ амар мундаг байсан. Сая нэг жоохон уйлал тэгэл болцсон. Тийм ээ. Охин шүү мундаг байсан шүү.
Атаа зүгээр. Асуудал үйлчлэлээр бас дагаал бас өмрөөл үйлэх гал идэм байна. Яг го зарим эцэг эхчүүд болохоор зэрэг нөгөө вакцинжуулахгүй гэдэг айгу тэгтийн билээ те. Яг го энд болохоор зэрэг нөгөө хүүхдийн өөрийнх нь байгалийн дархлааг нь өөрөө дархлаагаа бий болгоод өөрөө юмыг эсэргүүцэж сургах гэдэг бол зөвшөөрдөг юм билээ. Айл болох тэгэл гадаа их тоглуулаад манай монголчууд ч бол амар дархлаатай шүү дээ. Ер нь бол вакцинжуулах айгу дуртай. Тэгээ вакцинжуулах бол бас дуртай. Гэхдээ миний бодлоор бол монголчууд бас айгу бие сайтай юм шиг санагддээ. Яа тэгвэл багаасаа нөгөө шороо морон дээр тоглоол те айгүйх хүүхд нөгөө нэг айгу бактеритай ойр байх тусмаа амар олон тийм бактеритай ойр байх тусмаа нөгөө нэг хүүхдийн одоо эсэргүүцэх систем нь улам сайжирдаг юм хэлээ л те. Одоо жишээ нь нөгөө хөдөө мал дээр өсөж байгаа бол те маш биеийн чирэг, эрүүл чирэг. Бид нар чинь тэгэл ер нь 100 болгоно л ер нь хөдөө мөдөө явдаг шүү дээ, тий. Малтай ойрхон. Тэгэл сайхан агаарт гараад вакцинжуулалтын талаар нэг юм хэлэхэд эхчүүдийн групптэй дэг тэнд ингээд айгүй олон эмэгтэйчүүд биений айгүй шөмжилдэг ахгүй айгүй муухагаар яриад чинийх буруу гэл. Гэхдээ яг үндэ энэ бол цэвэр таны бас сонголт. Хэрэв хүүхдэд вакцинжуулах нь зүг гэж бодож байгаа бол тэгэл вакцинжуул. Тэгэх юм бол та өөрөө санаа амрахгүй юу? Тэгэхгүй бол ингээл яана вакцинжуулцдагч байж уу гэл. Тэр чинь нөгөө ягаад тэгэхээр сар болгон вакцинжуулдаг. Тэнгүүд 2 сарынхыгаа ингээд алгасчаад дараа нь нэрээ хийлэгдүү гэж айл харамсаад ингээд ахын бол сүрт чинь аюу хэцүү. Тэгэхээр энийг бол аюу сайхан бас яг ингээд өөрийнхөө хантайгаа ярьж агаад ингээд шийдээд вакцинжуулалтыг битээр бол ингээд дэмжиж байгаа ч гэсэн хамаагүй хүүхдэд юм бол ерөөсөө өгч болохгүй. Тэр тусмаа антибиотик тий. Тийм одоо чинь энд бол ханаа түрээд халуургангууд ерөөсөө юм өгөхгүй шууд ингээд энд бол ер нь тийм 7 хоног ер нь хар гэдэг байхгүй юу? Ямар ч өвчин туссан тий. 7 хоног бол хараад тэгээд 7 хоногоос илүү дээшлэх юм бол ер нь эмчит хандаа гэлдэг тийм тий. Яг нь няраа хүүхэд бол ихтэй арай өөр л дөө. Няраа хүүхэд ингээд ямар ч шалтгаангүй гинт халуурч барих юм бол айгүй аюултай гэж байгаа хгүй шууд эмчит хандах хэрэгтэй. А хэрвээ шалтгааныг мэдээд одоо жишээ нь вакцинжуулалтын дараа халуурч байгаа бол ойлгомжтой юм чинь тэгээд тэр бол гайгүй юм бэл. Гарахад бэлэн болсон. Миний гиз ингээд шуугдсан. Хоёрд бүр ямар ч тасгал хийхгүй байгаа. Гэхдээ өхүүлээд ер нь дороо турчтай юм байна. За одоо охиныгаас өхөлээд бид 3 гарна. Тэгээ боо юм болж одоо гарах гэж байна. За ингээд нэг 10 хоногтой үед нь гадаа бид 2 авч гарах гэж байна. Манай лифтээр буцсан. Би араас нь гарч. Өнөөдөр саугийн гоё суши авч өгнө гэсэн. Жирэмсэн үед нөгөө суши хамаагүй идэж чадахгүйсэн болохоор ханд ихтэй. Бас меркури ихтэй суши заас идэж болохгүй юм лээ. Битхэн бэбиг одоо car seat-д нь оруулаад ингээд аюулгүй. Чи яасан кул болцсон өнөөдөр? Кул болсон. Ай. Манай охин бүр чимээнд амар сайн унтдаг. Битүүр өчгдөг. Чимээгүй гээл байгаад исэн чи унтахгүй байгаад исэн аахгүй. Тэгсэн чинь бүр Apple Music тавиад амар дуу хүүмөө гараад ахт чинь унтаад байдаг юм. Мөрөгчл унтчаа. Тий. За гоё ларчмент явж байна. Тэ өөр юм. Амар туранхай болчихсон шүү дээ. Нөгөө нэг жирэмсэн бандак байхгүй. Туранхай мис болчихсон. Мис болчихсон байна. Яаш өөр юм. Вау. Баярлалаа. Гадаа амар халуун байгаа ч гэсэн малгай авч болохгүй л гүдээ тий. Би нөө гам барьж байгаа болохоор. Тэгээд ийм амар бас халууцаа яваад иж болохгүй байх яаха ямар ч. Одоо үйл болоод байгаа юм уу бодвол 12 сар болж байгаа хтуу. 12 сар болж 27 гараад юм. Миний ахны baby's day out. Яачлаа. Малгай авчлаа ш. Гайгүй л. Тэгэхгүй бол энэ бүр халуун яргууд бүр чим болох. Тэгээд өвсөн ингээ боочлоо тэгэхгүй л жоо. Болохгүй юм байна. Би зүгээс гэлтэй нөө. За. Миний бүр амар хипхоп юм шүү. Яв яагаад гэснэ. Амар хайр. Тэр суши авч идэх чинь. Тинчээ нэг Япон хоолны газар үйд. Тийш явж байна. Санта захиа өгөх юм шүү. Days in store. Browsing. Ай мамны чураад. Тэ. Christmas-ийн чимэглэлд тавигдсан байна. Модон дээр нэг гүрх гоё.
Look at this. Ямар хөөрх юм бэ? Шинэ жил болох болов уу? Манай baby тийм бойлоод штий. Аав нь тийм даваа явчихна. За шинийхээ газар ирсэн байна. Ирсэн байна. Харин ч хараадах уу? Нэг менюг нь аваад хоёлаа уншаад явах юм уу? Ийм гой моттой хэсгэр алхаж байна. Энийг хардаа. Ийм гоё гаднаа төгчүүлэлттэй юм шүү дээ. Santa Claus. Гороолоо уцаа алхаж та та. Гоё юм тийм ээ. Чи ойлголоо. Гоо хад жаргал. Би барьмаар байна гэх. За минийэр төрөлтэй. Миний хайр чи одоо бараг жил за 9 10 сар сүши идсэнгүй. Сүши идэг одоо идэх чинь. Гон баяр. Гон баяр. Намайг орд идэг болохоор эхнийхээ идсэн. Салхийг хагалдаа. За консо дүрээ. Орд идэг ба. Яваач нь ч л өнөө. Нэрийн хамгийн дуртай бол сүши юу? Энэ ихтэй юу гоё фрэш юм байна эд. Ингэж тул гоё үт. Байна. Гурд гоо. За sashimi salad. Энэ dressing нэг гоё амттай юм лээ. Sesame dressing л үү? Тийм, sesame dressing. Она хагой шинкин. Яа тэр хаад гэсэн. Хатаа хэвчээ. Чиний бицүүс нэг юм хараад. Нэмэр идэх тавьж нам. Хас тэр доороос нь. Түлээ залуу болж байгаа юм шиг. Гоё. За өнөөдрийн дэйт нэг иймэрхүү. Тэрийн нэг өдөр ингээ үргэлжилж байна. Энэ шинхэн ээжийг хараа. Энэ үзэсгэлэнтэй шинхэн ээжийг хараад таарэ. Ийм хад чагалтай амт шүү дээ. I love you, baby. Хүндээ муу хөлөх юмсан гээл боддог гэсэн одоо мөрөөдөл бийсэн. Унтахгүй нөө. Энд шалхаад болж байгаа. Тэжиг тавих гал ингэнгүүт тэгээд өөдөөс үнэгчил зинээ гэж тэгээд хайр үгүй. За хамар цэвэрлэлт гэдэг юм бол их чухал тий. Одоо бол өдөр тутмын асуудал болсон. Fira Baby гэдэг ийм брендийн юм авсан байгаа. Тэгээ энэ болохоор ингээд фильтрийг ингээд солилт юм бэлээ. Фильтрийг би арай хийгээгүй байгаа. Тэгээ ингээд угаачдаг. Тэгэл тэгээ дотор нь хэр их нус гарч байгаа нь харагддаг. Шууд харагддаг. Тэгээ ингээд сордог. Тэг хийгээд за чи харуулчих. Одоо ингээд уйлаа штэ манай охин чинь. Яада ингэж үзэх юм шүү дээ. Амар юмгүй мэдэн шүү дээ. Би тэгтээ өө сорохгүй штэ. Сорчих шууд ингэж байгаа л ингэж орж байгаа л толоог ингэхгүй бол ингээ хөдлөн заяа. Тэгж байгаа л бодог. Тэнгүүд нөгөө манай охин чинь ингээл гэж орлоо. Чи ихтэй нэг сорчооч тээ. Миний хамар бидэг. За ийм л байгаа юм да. Нөгөө надад амар хайртай дуртай гэдэг. За би чиний нусыг сорж өгдөг байсан баха. Тэгээ яа сурахгүй одоо. Одоо юу гэж энэ видеон дээр сорж. Сорж өгдөг байсан. Хулангийн нусыг би ингэж сорж байгаа байдаг байсан. Хөө чи өөрөө дураараа ирээл хөвтчихсэн чи ирээл бүр хүчээр. Тийм амар. Би
чамаас хизээ нус ороод гэж хойж ирсэн айлын ирээд байгаа. Гэтэ ер нь монголчин нөгөө нэг эцэг эхнэр чинь миний мэдхийн л манай аав маа бол зүгээр шууд хамрын амаараа соёо сорол тэгэл ингээ хайждаг гэсэн. Харин тийм арга байдаг л аа. Яг тэр чинь бол тэгэл угаасаа тэгэл аав ээж яг. Мэдээж дээр үед одоо жишээ нь чихмих байгаагүй тий ийм юм байгаагүй бол мэдээж тэгэл өөртөө аргалал авч байгаа шүү дээ. Тэр нь тэгэл баг хамгийн сейф цэвэрх арга юм шүү. Энд чинь бол яг хаа мэдээж нөгөө хамранд нь ордог болохоор сая зүгээр л юм байна. Тэгээд энэ бол хамар л юм билээ л дээ уг нь. Би ингээ бэлтцсэн байгаа заа юу. За хүүхдийн чих бол одоо Америкт бол ингээд хоёр янз байна. Нэг нь болохоор нэг удаагийн чих. Тэ бидний мэддэг Pampers брэнд бол хамгийн юу штэ түгээмэл. А энд болохоор зэрэг бит хоёр одоо сүүлд Kirkland-ийг хэрэглэж байгаа. Costco-гийн. Манай Master Ave одоо та нарт хоёр дахь төрлийн чих болох даун чих одоо дахин хэрэглэдэг одоо угаадаг тэ чихийг тайлбарлаж өгөх гэж байна. За. Би тайлбарлаж өгөх юм уу? Pocket diaper гэдэг. За энэ болох ерөх гаднах бүрхөвчнөл юм байл л тэ. Тэгэл эхлээд одоо бидний нөгөө хэрэглэдэг юм даун чихийг ингэж авчуулаад тэгээд энийг гадуур нь ингээд ус нэвтэрдэггүй материалтай энэ дотор талаа даав. Тэгээд ингээ гадуур нь энийг ингээ өмсүүлээд ингээд конопнуудаар ингээл яг өөрийнх нь хэмжээгээр нь тийм өөрийнх нь хэмжээгээр нь тэгэл ингээл нэг чих байгаа байхгүй юу. Тэгээд энэ бол айгүй дажгүй байлээ. Бит хоёр хэрэглэсэн. Яагаад энийг сонгосон бэ гэхлээр энэ нь болохоор цэвэр байгалийн гарлын материалтай даав. Одоо нөгөө нэг хулсаар хийдэг тийм бамбуугаар хийдэг. Харшил маршил ер нь бол өгөхгүй тийм. Тэгээд ер нь бол дааван материалын нэг давуу тал нь мэдээж бол хүүхдэд ирүүл тэрнээс гадна байгаль экологт ирүүл гэж байгаа. Тэгэхээр хаягдл гарахгүй тийм. Хүүхэд potty training буюу өөрөө бие дааж нөгөө шээж бааж сурах хүртлээр дунджаар 5,000 юу жив хэрэгэлдэг гэж байгаа байхгүй. Тэр чихх нь 100 жил бүр ингэж яадаг гэж байгаа байхгүй. Тэр хогч нь ингээд далаар ингээд гарч байгаа. Тэг одоо ингээ харахаар хэдэн сая хүүхэд энэ живх нийлээд тэгэхэр ч одоо манай байгаль эколог бол айгүй хэцүү л байгаа юм билээ дэлхийн. Тэрнээс гаднаас мөнгө тэмнэлттэй юм билээ. Ер нь бол дунджаар $1000 бол хэмнэдэг гэж байгаа байхгүй юу? Энийг тэгээд бид тэр одоохондоо ихтэй хэрэглэхээ болцсон. Яагаад гэхээр энэ нөгөө шингээж аваад эн чинь нойтон болчихж байгаа шүү дээ. Тэгээ манай охин ингээд нөгөө эвгүй оргоод юус унтахгүйсэн байхгүй юу. Тэгээ бид хоёр харин амар тайван унтуулах гад одоо нэг удаагийн чих хийх. Нэг удаагийн чихч болохоор нөгөө нэг байнгын хуурай хэдүүлэх тийм. Шингээгээд авчихсан. Тэгээ яг өдөр хэрвээ цаг унтаас ирж байгаа тийм үед нь бол харин хэрэглээд байвал уг нь өөртөө л ирүүл юм билээ. Энийг болохоор pocket гэдэг. Pocket diaper нь болохоор нэг онцлог нь юу гэхээр бас дотор нь энийг хийдэг байхгүй insert гэдэг юм хийдэг. Тэгээд энэ онгорхойд энэ завсар ингээ хийчихдээ юм билээ. Тэгэхээр энийг бас заавал хийгээд шаардлагагүй. Шүн хэрвээ унтахтаа хэрэглэх гэж байгаа бол энийг дотор нь хийгээд давхар энийгээ хэрэглэх юм бол илүү одоо нэвтрэхгүй илүү сайн юм билээ. Тэгэхээр яг ийм л онцлогтой юм билээ. Тэгээд дээр үед бол одоо мэдээж бидний эцэг эхчүүд явж байгаа шүү дээ. Янз бүрийн өөр төрлийн даавал ийсэн. Энд бол одоо бүр ингээл тусдаа брэнд гараал те. Айгүй олон төрлийн даавн жихэд юм билээ. Тэгээд энийг ч судлах гэж бас боо юм болж байгаа юм чинь. Тэгээ энийг хэрэглэхээр амар хөөрхөн яг юу шиг болцсон байдаг гэсэн те. Нонгосны махад игдэх шиг нэг игдүү те. Бүхс нь мангар томтой гиз бүхс нь ингээд амар том. Жижигхэн мэстэ ингээл нэг том юм тэгээ амар игдүүтэй. Амар игдүүтэй шин яа. Одоо бүр игдүүтэй болж байгаа юм тий. Одоо ер нь ковид гэдэг ер нь ингээд гэр бүлтэйгээ ингээд цаг өнгөрөх ер нь их зүгээр байгаад байгаа юм шүү. Харин тий. Баян бит хоёр бас зөв үедээ бас хүүхдтэй болчихлоо гэж бодож шүү. Баярлалаа байгаа шүү. Миний хайр болохоор 2 сар ингээд бүр ер нь л баг тасралтгүй цуг байгаа. Тэгээд яг уу 7 хоногт 3 удаа нөгөө нэг хүн тасалжуулдаг ажлаа body trainer болохоор хийдэг. Тэгээд тэр нь болохоор бас нэг их утгагүй нэг 2-3 цаг л болт тий. Тийм болохоор надад бас маш тэмтэй. Тэгээ бид тээр ээлжилж би энийг унтуулдаг аюу гоё. Тэгээд тэгжиж л ер нь давж тууллаа саяны 2 сарыг. Ганц би ээжүүд ээж болно, ганц би аав ээж болно. Тийм үед бол бас өөрийнх нь гэр бүлийн гишүүнийг хажуудаа заавал байлгахгүй бас хэцүү юм билээ. Энийг ингээд тавьсан шалтгаан энэ аюу таалагдсан. Бид тээр нөгөө нэг айгу хүнд дэрнүүд ингээл давхарлал тавиад хахад айгу хэцүү байдаг байхгүй ингээл босхоор л бүх дэрн унж мунал. Энэ болохоор зэрэг ингээд яг өөрлөгөө харуулад тэгэд ингээд өндөрлж болдог. Тэгээд ингээд хөхүүлэхээр яг ингээд таардаг байхгүй айгу гоё. Айгу хөнгөхөнд гэсэн ирнэ. Тэгээд иймэрхүү жишээ нь ямиг бол ингээд бас авчвал ялангуяа олон хүүхдтэй болъё гэж байгаа. Одоо манай хулан маань нэг өөр ингэсэн бизнестэй болоод ийм хүүхдээ янз бүрийн юмнууд гаргадаг брэндтэй болох гэж байгаа бас. Ерөөл Батбар шигэ. Баян өмсөж байгаа хувцас бол ерөө сайн л.
манай хоёр унтцсан байна. Тэгээд хоёулын унтчих хооронд кис усны жоохон ч гэсэн хэмжүүлэе гэж бодлоо. Өнөөдөр охиныхан гаруулад хөлнийхэн хөрхөн хийг нь авъя гэж бодсон. Тэгээд баг зэрэг ажиллагаатай юм бэлээ. Тэгээд юужээс хэдүүлээ цог хийгээд үзье. Ийм хөрх юм ирсэн. Манай өдөр ирэх тусам томроод байгаа учраас хурдан гарныхан хөлнийхэн хийг авахгүй бол бүр энэ багтах гэдэг юм шиг харагдаад. Энийг хаажилт юм байна. Нэмийнхэн өсгүүдийг аваад Ямар ихтэй гар урагтай юм те аваа. хажууд нас нэг өөрхөн хоёр зураг тавихаар байгаа. Тэр жаазын танаар харуул. Тэгээд тэр зургийг нь ээж аав хоёр нь бит хоёр хөрхөн авсан байгаа. Охиндоо хөрхөн хувцас би авч хагаад тэгээд хөрхөн дизайныг гаргаад тэгээд аав нас камераараа авсан байгаа. Зээ иймэрхүү юм болсон байна. Өөрөө жоохон цуурччихтэй одоо яах вэ? Одоо би энэ алтлаг өнгөөр бодох гэж байна. Ийм болчлоо. Түрүүн хоёулаа яг ярьчихсан шүү дээ. Postpartum depression гэдэг одоо төрөлтийн дараах эмэгтэй хүнд болохоор одоо төрөлтийн дараа яг ийм хямралд ордог гэж байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн хувьд айгүйх гормон ялгардаг учраас тэгээд бас нөгөө ялангуяа би бас охиноо ингээд бас харамлах тий айгүй их ингээд бүх юмнаас хамгаалмаар тийм бас сэтгэл надад айгүй төрөөдөөс байхгүй юу. Тэгсэн чинь өнөөдөр би бас яг соогитой ярьсан чинь бас соогид бас яг тиймэрхүү юм явагдсан гэж юмнаар хэлсэн тий. Тэгээ тэр чинь болохоор одоо Америкаар болохоор одоо OCD гэдэг байгаа байхгүй. Одоо нэг юмд ингээд бүр хитрхи анхаарад тэгээд тэр нь бүр экстрим одоо тэг хитрхи дэндүү болох шинжээ явж байгаа байхгүй тиймэрхүү. Тэр нь яадгүй гэхээр одоо би бас ингээд охиноо ингээд хитрхи ингээд харамлаад байгаа байхгүй. Одоо баг ээжээс нь хүртэл ингээд харамлмаар санагдал тий ингээд одоо зөв хоолж байгаа болов яаж байгаа бол гэж санаа зовоол тий. Тэгээд тэгэхээр чинь хянахгүй ингээд амар хянаад байдаг. Тэгээд би өөрөө тэрнийг би одоо амар ингээд хянаад байна гэж мэдээд ингээд өөрийгөө ингээд бариад байгаа байхгүй цаанаасаа. Би тэгээд өчигдөр би одоо яагаад ингээд ийм амар хүнд итгэхгүй болцсон юм шиг ийм санагдаад байгаа юм бол гэд Америкийн вебсайтнаас уншсан байхгүй. Тэнгүүд The Men's Health гэдэг магазин дээр бичсэн байгаа байхгүй. Тэнгүүд зөвхөн эмэгтэй хүнд энэ сэтгэл зүйн дарамт одоо хямрал тохиолддог юм байлээ шүү те. Эрэгтэй хүнд ч бас тохиолддог юм байлээ. Тэрнийг бид нэр анзаарахгүй өнгөрдөгч яг бүх эрэгтэй хүмүүс бас тохиолддог байгаа байхгүй тэрнийг. Бид нар чинь зөвхөн эмэгтэй хүн хүүхд харгаж байгаа болохоор эмэгтэй хүн л одоо бие махбод дээр хохироод хямарж байгаа те. Одоо тэгж байгаа гэж бас бодож болохгүй. Эрэгтэй хүн бас хажууд нь бас давхар хямардсан байлээ гэдгийг бас мэдж авах хэрэгтэй. Ямар нэгэн аргаар те. Одоо бие биентэй уцаартай хандах ч юм уу те. Одоо нойргуудлаасаа болоод тэр чинь бүр улам дамжирч байгаа байхгүй. Тэнгүүд хоорондоо ер нь суугаал ингээл бие биенийг аль болох ойлголцоол элен далангуул ярилцах хэрэгтэй юм билээ те. Тэгээд би одоо ингээд ээ шүү. Унсан чи ер нь юм байлээ шүү гэл те. Тэгээд тийм болохоор манай эрчүүд маань ингээд хүүхд чинь дөнгөж төрөөд одоо сэтгэл зүй чинь ямар нэг өөрчлөлт гарах юм бол энийг одоо postpartum depression гэж ойлгож болно л гэж юм бодож байгаа те. Одоо хүүхдийн дараах, төрөлтийн дараах одоо depression-д орж шүү гэдэг. Тэр Men's Health magazine дээр зарим эрэгтэй хүмүүс эрэгтэй жоох эмэгтэй ч хүмүүс бол тэгдэж байгаа хгүй. Тэнгүүд ингээ хүүхд нь ингээд уйлаад ирэнгүүттэй одоо ингээ хүүхдийн ам амын таглах ч юм уу те одоо бүр уурлаж өөдөөс нь хашгичих ч юм уу те бүр жоохон юу ч мэдэхгүй хүүхдийн өөдөөс тэр бас тийм тохиолдол бас айгүй энгийн үзэгдэж байгаа хгүй. Хүм шинэ эцэг эхчүүдэд тохиолддог те 3-1-д нь тохиолддог жоох. Тэнгүүд амар хэцүү эхчүүд хүүхдээ harm хийдэг жоохгүй. Жоохон бяцхан хүүхдийг гэмтээдэг те зохигч барих юм уу нэг бол хүчтэй одоо халгадах ам амын таглах те тийм юмнууд гэр бүлд ингээд айгүй их явагддаг болохоос ингээ нийгэмд ингэж гарч ирдгүү. Тэгсэн мөртлөө ингээ далдуур ийм юм амар их болдог гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт тэр бас одоо зарим хүмүүс чинь ингээ амын таглчаад
ингээ амын таглаж баахан үйл болчаад өөртөө амир гимштэй байна л та. Би одоо ийм жоох хүүхдийг одоо юугаач мэдэхгүй амтны чи ингэж одоо амын таглаад өөрийгөө зовоож яаж байгаа юм бол гээд тэгэж өөрийгөө ингээд юу ухаарж гинэ гэдэг чинь тэр хүн өөрөө хүсэхгүй мөртлөө тийм хийгээд байгаа болохоор одоо депрессэнд орсон байгаа байхгүй юу? Хямралтандаа автаа тэнгүүд тэр үед юу тусалдгүй гэхээр хажууд чинь байгаа одоо эхнэр нөхөр чинь туслан те одоо ингэж болохгүй те одоо би энэ үедээ ойлголцоод шууд одоо хүүхд алдаж ийн гэж загнахын оронд одоо миний хайр одоо ийм депрессэнд ороод ингээд байна те одоо хоёулаа сайн ярилцъя ийм жоохон тэнгүүд чинь нөгөө хүн чинь бас харин тийм ээ гэдэг ингээ хоорондоо сайн ярилцах хэрэгтэй юм байлээ. Бит хоёр бол гэхдээ тийм хүнд гэхдээ тийм юм хүндрэхлээрээ тэгдэг гэж байгаа байхгүй ингээ хүүхдтэй ингээд буруугаар хандах тийм юм явагддаг. Тэрний оронд харин ярилцаад нэг бол бүр сэтгэл зүйч төр очих юм бол илүү сайн гэж байгаа байхгүй юу. Влогийг үзэж байгаа магадгүй зарим сэнхэн эцэг эхчүүд ч гэсэн ийм тохиолдсон байж магадгүй те бид нар мэдэхгүй шүү дээ. Өөрөө гимшээд ил гаргадаггүй. Яг далдуураа одоо тэгсэн ч байж магадгүй те. Тийм болохоор энэ айгүй хүнд асуудал. Тэгэхээр тийм юм болдгий шүү гэдгийг та бас өөрөө ганцаараа биш шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй те. Би яг тэр нэг postpartum depression яг эмэгтэй хүний яг тийм зураг харж ирсэн байхгүй. Тэнгүүд ингээд өөрөө бүр ингээд суудсан. Тэгээд бүр ингээд чихээ ингээд тагалцсан. Хажууд ингээд хүүхд нь уйлж байгаа байхгүй. Тэнгүүд яг тэр зургийг хараад шууд тэр бол бүр мянган юм ихэлдэж байгаа байхгүй. Тэ шууд хараад тэр хүүхдийн уйлж байгаа нь өөрт нь ямар их сэтгэл зүйд нь хүн дээр тусч байгаа гэдгийг те бит хоёр бол азар бол тгээгүй мэдээж асар их хайр мэдэрсэн. Одоо ингээл хүүхдээ хараад бүр ингээл хайр хүрэл уйлчих гал те заримдаа бол ингээл хитрхийн мургуулж боддог л доо те ингээл хөрхийн ингэчхүйдээ тэгчхүйдээ гээд гэр бүлийн хооронд ингээл одоо бит хоёрын хооронд бас ингээл янз бүрийн маргалдаан үүсэх бол айгүй илбэг болсон л доо те тэр нь бол бас ингээл нөө депресд бас холбоотой байхгүй одоо нэг юм би үндэ ингээл одоо тэгүүл дээр юм байна, ингүүл дээр юм байна, чи ингэчлээ гэл би үнийгээ ингээл буруутгаалтай нэг бол би үнээсээ ингээл хүүхдээ одоо хамгаалах ч юм уу тийм юмнууд бас айгүй их илбэг тохиолдсон юм байлээ. Тэгэхээр мэдээж одоо ингээл сайн зүгээр хоорондоо хэрэлдэж барихгүйгээр ингээл сайн ярилцах л ер нь их зүгээр. Гол нь хоёулынх нь яг хийж байгаа юм нь болохоор яг л хүүхдийнхаа л төлөө нэг л угаасаа зоригтой болохоор тийм л байна. Тэгээ би нэг айгүй яг бас хянах гал тэгээд яг шинэхэн эцэг эхчүүд болохоор бас хин юу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ хоёулаа ингээд дин тэндээс юм олж уншдаг байхгүй юу? Эсвэл бас хоёулаа ээж аавудаас юм сонсно. Эсвэл ингээд өөр хүмүүсээс дамаар сонсон. Тэгэнгүүт ингэсэн дээр юм шиг байна гэл тэгэнгүүт заримдаа нөгөө өөр хүний юмыг сонсоод ингэсэн ч дээр юм уу гэх тэгэнгүүт бас нөгөө чи дээр ингэсэн бидтэй гэл хоорондоос ингээд айгу тгийж бас айгу санал зөрүүлддэг юм бэлээ. Тэгээ одоо л яг бид хоёр аль болохгүй одоо ер нь хин юугаач мэдэхгүй байгаа. Тэгээ хоёулаа зүгээр ярилцаад аль нь яг зөв юм шиг байна. Хоёуланд нь зөв санагдаж байна гэд. Тэгээд одоо жишээ нь бид тэр юун дээр айгүй их санал сүүлвээ зөрүүлсэн гэхээр охиныгоо нөгөө нэг sleep training буюу өөрөө бие дааж унтуулж сурвалах уу гэдэг юмыг айгүй ярилцаж байгаа хгүй. Тэнгүүд яг зарим судалгаанд болохоор 2 сараас эхэлж болно ингээд зарим нь болохоор 4 сараас нь эхэлгээл те. Тэгэл тэнгүүд чинь зарим хүмүүс болохоор sleep training хэрэггүй өөрөө аяандаа сурчдаг гэл ингэнгүүт чинь айгүй их нөгөө нэг мэдээл шинэхэн эцэгчүүд авдаг. Тэгэхээр тэгээ өөрсдийнхөө нөгөө зүн совин тэгээд хүүхэд чинь хэр юмыг ингээд хүлээж авчин гэдгийг харж агаад тэгэл ер нь ингэж хэлэхүү хоёулаа гэл ер нь бол тэгэж явъя гэж бол бид бас ярилцаад байгаа. Тэгээд мэдээж маргалцсан гэдэг хүлээн зөвшөөрч ийн гэдэг бол бид бас тэрнийгээ даваа туулсан ер нь бол хоёулаа ойлгож байгаа гэсэн утгатай. Гуруула хайраа мэдэрдэг тэр мөч бол бүр ингээд үгээр илэрхийлшгүй гайхамшигтай мөч байгаа нэ. Заримдаас хүүхдээсээ олж хоорондоос ингээд жоохон марах гэдэг. Тэр бол хүүхдийн буруу гэж юу яах вэ? Хамгийн гол нь хоорондоо л эцэг эхчүүд нь маш сайн нээлттэй харилцах хэрэгтэй юм билээ. Ойлгож байна уу? Ойлгох гэдэг юм. Арай ойлгох гэх. Ойлгох болоогүй. Явандаа ойлгох юм байна. Нэрч. Чийж болоод бүр хөрх болцоо гэдэг. Би мундаг ээж гэж хэлэх дуртай. Нэрч өстэй мундаг. Бүхэл юм хондоо зэрэгтэй. Тамандаг. Энэ видеогоороо дамжуулаад мэдээж том болоод бас бидний охин, бидний хүүхдүүд бас энэ видеог үзээсэй гэж бас бодож хийж байгаа. Тэгээд аавч хоёр нь мэдээж байдаг бүх юмаа зориулаад тий охинтойгоо цагийг өнгөрөөж байгаа. Тэгээд бид тэр хоёулаа би эндээс мундаг аав ээжүүд шүү гэд бас хэлье.
Нэрч мундаг штий. Мундаг ээж. Чи мундаг авши заяа. Тэгэж би энийгээс урмын үгээр тэтгэж явах хэрэгтэй. Тэгээд ялангуяа надад болохоор айгуу яг тим юм айгуу хэрэгтэй байсан. Ингээд чи болж шүү, сайн хийж шүү гэдэг юм. Одоо яг явандаа уйлах гэдэг уйлж эхэлэх гэж байна гэдэг. Тэгэхээр ер нь бол ямар ч шинэ эхчүүдэд яг тим үг хэлж явах хэрэгтэй юм билэ. Маш сайн ажил хийж шүү те хүүхдээ бас мундаг хүмүүжүүлж шүү гэд. Тэгэхгүй бол яагаад тэгэхээр ихэнх хүмүүс ерөөхдөө ингээд шүүмжлээгүйс ч гэсэн шүүмжилж байгаа юм шиг хүлээж авдаг байхгүй юу шинхэн одоо эцэгчүүд одоо хүүхдээ ингэчихгүй яасан энэ нь жоохон ийм юм уу гингүүт л яагаад ч юм дотор аягүй сэвтэй байгаад идэг. Тэгэхээр ер нь бол угаасаа л аяндаа хүн чинь өөрөө ингээд санаачлахаараа юмаа олоод уншаад битээр ч одоо ч ингээд мэдчихэж байгаа юм чинь зүгээр ирээл хоёр мундаг байх шүү. Тэ юмаа маш сайн хийж шүү гэдэг одоо тийм урмын үгээр л аягүй сайн тэтгэж байгаарэ. Тэгэх юм бол улам урам аваад улам сайн би байх хэрэгтэй юм байна гэж хүн ойлгох юм билээ. За ингээд өнөөдөр битэртэй цаг байсан баярлалаа. За тэгээ нэг урмын үгээр тэтгэцгээе манай.